За, сайн бацгаана уу? За, энэ удаад эх 2026 ямархуу жил болох нь вэ гэдгийг харъя гэж бодож байна. Мэдээж урдынхаараа 3 сонголттой. Сонголтуудаа нэг бүрчлээ харуулъя. За, эхний сонголтыг сонгосон таны хувьд 2026 он ямар байхыг харцгаая. За, хичнээн зүтгүүлээд ч явдггүй, урагшилж өгдгүү, юунаас ч салж магадгүй тэр зүйлийг чадах чинийгээрээ л үргэлжлүүлж авч явахыг хичээсэн байдаг. Гэхдээ орхих цаг нь ирж иж болох юм. Болохгүй зүйлийн араас хөөцөлдөөд байлгүйгээр одоо өөр тийш өөр зүйлд анхаарах цаг нь болсон юм шиг байна. Та ч өөрөө хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг юмар яах вдэ одоо болсон нь дээр юм байна дөө гэж бодох бах. Нэг тийм санаа амар байж болтгоо. Байнгын л яадаг юм блэ гэж боддог асуудал байдаг бол тэрнээсээ салаад сэтгэлдээ торох юмгүй. За одоо л нэг дотор онгойлоо гэмээр санагдаж магадгүй. Цаашид яг яах нь тодорхойгүй харилцаагаа бүр тэр жигтэн дуусгаж магадгүй. Ер нь удаан хугацаанд үргэлжлээд сунжраад л байдаг. Тэгсэн мөртлөө нэг тийшээгээ болж өгдөггүй юм дуусаад цэгцрэх байх. Эсвэл давтагдаал байдаг нэг хэвийн байдалтай байхаа болж магадгүй. Тэгээд оролдоод туршаад үзвэл болохоор байдаг. Гэхдээ өөртөө эргэлзээл энийг ч чадахгүй бах, тэрийг ч чадахгүй бах гэдгээ болох бах. Тэр өлөг олчихсан бодлоосоо салаад би хийж чадна штэ. Би өөрчилж чадна гэд өөртөө итгэлтэй болох юм шиг байна. Өмнө нь би яагаад болдгоо гэж бодоод оролдчих үзээгүй юм бол гэж гайхаж магадгүй. Бас юусоо тэгэндээ гэж бодоогүй байсан үйл явдал болж болох юм. Гэхдээ тэрийг болоод явчлаа ашгүй гэж хүлээж авах юм байна. За одоо дараа нь сараар нь ямархуу байх вэ гэдгийг харнаа. За 1 2 3 4-р сард юу болж магадгүй гэхээр 1-р сард бол голдуу ганцаараа хүмүүсээс хол байх ч юм уу тийм байж магадгүй. За би нэг тэгэндээгээд баахан дотроо бодоол чимээгүй яваад тэгэх гэж байгаа гэдгээ хүмүүст хэлэлгүй нуугаад ч гэх юм уу. Хилээд дэмий байх гэж бодоод яваад байж болох юм. За та хүмүүст ч нэг их итгэх хэрэг бас байхгүй дээ гэсэн айстай байж ч магадгүй л юм. Гэхдээ үнэхээр мэдэхгүй зүйл байвал сайн мэддэг хүнээс асууж үзсэн дээр ч байж иж болно. Тэрэн дээр нэг юм хэлэхэд зарим хүмүүсийн үг хэрэгтэй байж болно. Гэхдээ тэр ч ихтэй биш гэдгийг санах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгэх ёстой гэд тэр зүйлийн талаар зөндөө юм судлаад мэдчихсэн. Тэгнгээд явж итэл бүр заавал тэгэх хэрэг байгаа мó гэж бодоод эхэлдэг ч юм уу. Тэгж бас магадгүй. За тэгээд 2-р сард бол нэг их санаа зовох зүйлгүй муугүй ах болов. Гэхдээ хүмүүсээр удирдуулаад толгоо мэдүүлээд байгаа юм биш үсттэй гэдэг бодол төрж магадгүй. Хин нэг хүн тэгэх ёстой гэх юм бол түүгээр нь байдаг ч юм уу эсвэл та өөрөө нэг тэгнэ гэсэн бол тэгэх ёстой гэд жахан хэвэнд баригдах гээд байж магадгүй. Хүмүүсийн ая талыг харж шийдвэр гаргах ч байдаг юм уу нэг л тийм тэнцвэргүй байдал байх гээд байж магадгүй ийм сар байна. За дараа нь 3-р сард бужигнуулаад өгнө тэгин ингэн гэж явахаас илүү урсгалаараа жахан итгэхгүй ч юм шиг бас заримдаа үл тоогдсон орхигдсон юм шиг яанан бай гэмээр санагдаж магадгүй. Гэхдээ зүгээр л тэгж санагдах үе таарч байгаа болохоос хамаг итгэл найдрын галаа унтраагаад бүтэхгүй гэд яваад ахын хэрэггүй. Угаасаа ач холбогдол өгөх хэрэггүй дээ. За дараа нь 4-р сард айгүй хэн бодоод зөндөө юм хий тгий инги гэж бодож ийсэн оо.
Ээддээ мэдэхгүй дээ. Яадаг л бол доо дэмийл юм болох бах та гэд өөргөө чадахгүй бах болгож бүтээж байгаа юм баг алга байна гэж чамлаад дээр тэгжсэн юм чин дараа ч гэсэн тэх бах гэдэж магадгүй. Та зүгээр бодол дотроо л тэгээд байгаа болохоос бодит байдал дээр танд саад болж байгаа юм байхгүй гэдгийг санах хэрэгтэй байх. Гэтэ тэгсэн ч гэсэн бодсон юм байх юм бол хийх хэрэгтэй шүү. За одоо тэгвэл 5, 6, 7, 8 дугаар сар ямар байхыг харцгаая. За 5 дугаар сар шийдэж чадахгүй байсан асуудлаа нэг мөр шийдэмгий байх сар болж магадгүй байна. Нэг хэсэг яадгийн блэ гэж агаад за үүнээс цааш би тэг хэрэгтэй байна гэд томтой шийдвэр гаргаад явж магадгүй. Таны ухаан санаа үг хэл илүү хурцуулаад хэлж ярмаар юм байвал шууд шулуухан хилчгдэг болоод ирж магадгүй юм шиг байна. За 6 дугаар сар их дажгүй байж магадгүй. Яг санснаар болж байгаа юм шиг санагдах баах. Бодож исэн ажлаа бүтээчихсэн яасан сайхан юм бэ гэд явж иж магадгүй. Эсвэл эхлүүлнэ гэж бодож исэн юм эхлүүлж магадгүй баах. Гинтийн гоё баяртай үйл явдал болж магадгүй юм байна. За харин 7 дугаар сар ч гэсэн муугүй байна бах. Илүүчгүй, дутуучгүй, чамлах юмгүй тийм байна бах. Ажилд орох, мөнгөний асуудлаас саллах, ах амьдрал сайжрах ч байдаг юм уу, ямар нэг хэрэгтэй байсан юмдаа хүрч магадгүй. За тэгжээтэл 8 дугаар сард дахиад за одоо яанан бэ гэдэг байдалд орох гэдэж магадгүй. Нэг тийм жигдчихсэн юм шиг тэгж санагдаж магадгүй. Хуучин өнгөрсөн толсон асуудал эргэж сөхөгдөх ч юм уу тиймэрхүү зүйлээс болоод хэцүү санагдаж болох юм. Гэхдээ цагийн үргэлж тэгээд байж ин ч гэж юу ах вэ? Учраа олчих бах. За дараа нь 9, 10, 11, 12 дугаар сар ямархуу ах вэ гэдгийг хараад өндөрлөе. Ирэх жилийн сүүл үе нэлээ муугүй байх болов уу гэж харагдаж байна. 9 дугаар сард ер нь бол бүх юм хэвээ үргэлжлээл явах бах. Хамаагүй илүү тайван байх болов уу гэж бодож байна. Зарим нь нүүдэл судал хийж магадгүй эсвэл шинэ харилцаа эхлүүлж магадгүй. Хоошид ингэчүүл надад тун хэрэгтэй байна гэсэн зүйлийнхээ араас хөөцөлдөж бас болох юм. За тэгээд 10 дугаар сард их ажлын ард гарна гэх юм уу да. Удаан хугацаанд эсвэл жилийн эхэнд хийж эхлүүлсэн ажлаа дуусгаж гүйцээгээ тэрнийхээ үр дүнг үзэж магадгүй. Нэг газраас нөгөө газар руу явах найр наадам баяр тэмдэглэж бас болох юм. За 11 дугаар сард би ингэх ёсгүй юм байна шүү. Цаашдаа ингэж байж болохгүй юм байна гэж ойлгоод таныг хоошин татдаг таагүй зүйлээс салах талаар бодож магадгүй. Өнгөрсөндөө зурлаад ахын хэрэггүй юм байна. Яавал цаашаа илүү хол явах вэ гэдэг талаараа боддог болсон байна бах. Тэгээд 12 дугаар сард дараа жил би юу хийх ёстой вэ гэдэг талаараа бодож явах болов уу? Амьдралдаа яавал шинэ үр амьсгал оруулах уу гэдэг ч юм уу. Шалуур, шин зүйлийн талаар бодож иж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлаа. За хоёр дахь сонголтыг сонгосон таны эх оны ерхий төлбөрийг харцгаая. Тэнт ч тэгээд энт ч ингээд гэд бужигнаан дунд бол байхгүй болов уу гэж бодож байна. Харин дотроо зөндөө олон юм бодоод бясалгаад гэх юм уу? Тэгээд явж магадгүй. Яг юуны төлөө яагаад яваад байгаа юм? Надад яг юу хэрэгтэй, юу нь хэрэггүй юм гэдгээ ялгаж салгаад чухам яг өөртөө хэрэгтэй утга учиртай санагдсан зүйлийнхээ араас явж магадгүй. Бусдад таалагдах гэж
тэдний аюуваар байх гэж явах хэрэггүй гэдгийг ойлгох бах. Би яагаад ингэж байгаа юм бол би яг юуны араас хөөцөлтөд яваад байгаа вүлээ? Миний зорилго юу вүлээ гэж гайхаж магадгүй. Нүүрэлтгээс айдаг, асуудлаа шийдээд, нэг тийш нь болгоод тэгээд бүр санаа амар. Одоо санаа зовох юмгүй л боллоо гэж магадгүй. Заримынх нь амьдралд нөлөө үзүүлж магадгүй шинэ хүн орж ирж болох юм. Эсвэл өнгөрсөн тусаг үйл явдал эргэж зөхөгдөх, холбоо тасарсан байсан хүнтэйгээ эргэж нийлхийг үгүй гэхгүй л юм. Тэгээд удаан хугацаанд бодож явсан зүйлээ болдог ч юм болов уу гэж магадгүй. Ягаад гэвэл одоо биеллээч гэсэн би тэрэнд нэг их баярлаад сэтгэл дүүрээд явчихна гэж байхгүй бах уу. Тийм учраас одоо өөр юмд зүтгэн гэх бах. За тэгээд эх хоног сараар нь ямар байхыг харъя. Эхлээд 1 2 3 4-р сарыг харнаа. За 1-р сард гадны хөндлөнгийн хүмүүсийн оролцоо таны амьдралд ямар ч хэрэггүй юм байна гэж анзаарч эхлэх бах. Энэ хүн ингэж хэлсэн, тэр хүн тэгж хэлсэн гэд хүмүүсийн хэлж ярьсан болгоныг нааж аваад тэдний үгээр байх хэрэггүй байж магадгүй. Ер нь өөрөө мэдээд бүх юмныхаа учрыг олоод явах нь зүйтэй ах болов уу гэж бодож байна. Та өөрөө хангалттай учраа олчих болохоор надад заавар зөвлөгөө хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би нэг л явахгүй нэ гэдэг юм байгаад хэрэггүй ах. Бас бодоод байсан чинь би хин нэг хүнд толгоогоо угаалгаад байгаа юм биш үү дээ гэж анзаарч болох юм. Сайхныг хүртэл би ингэж боддог байлаа. Ер нь л буруу бодоод байдаг байж гэдгээ мэддэг. Эсвэл итгэж үнэмшдэг зүйлээ нэг л утахгүй гэдгийг анзаарч магадгүй. Тэгээд дэмий юм дахгүй байсан нь зөв юм шиг санагдах байх. За дараа нь 2-р сард хүмүүстэй нийлж бужигнах гэхээсээ илүү чив чимээгүй юм болгонд оролцолгүйгээр холоос харж ажиглаад суух бах. Тэр зураа хоошо тэгн ингэнэ гэд төлөвлөгөө гаргаад сургуульд сурах, өөр тийш явах, ажил төрөлтөйч холбоотой байдаг юм уу? Өөр юу ч байж болно л доо. Тэр талаар нэг бүрчлэн нарийн төлөвлөж магадгүй. Ямар нэг зүйлийг маш нарийн судалж шинжилээд судалгаа хийгээд явах юм шиг байна. За 3-р сард зүгээр суух талаар бол бодохгүй бах. Бодоод хараад төлөвлөөл тэр чигээрээ суугаад айлгүйгээр ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна гэх бах. Юм болгоныг бүтээж болох талаас нь ер нь зүтгэх юм шиг байна. Зарим нь шинэ ажилд орж магадгүй. Ер нь айгүй хичээж ин шүү гэж хэлэхээр байна бах. Тэгвэл 4-р сард 4-р сард ч гэсэн 3-р сар шиг маш сайн хичээх байх, хүлээжсэн зүйлийнхээ үр дүнг үзэх байх. Бүтээх гэж зүтгээдээс ажиллаа бүтээж магадгүй. Сургууль, соёл, ажил төрөл, сургалт ч юм уу тиймэрхүү зүйл их чухал байж магадгүй. Ямар нэг зүйлийг сурч эзэмших, дадлагжих, тэрийгэ сайн сурч мэдэж авах ч байдаг юм уу тэгэж бас магадгүй. За тэгээд 5, 6, 7, 8-р сар ямар байхыг харцгаая. За 5-р сар бол хүнд байдлаас гараад болохгүй юм байвал тэрнийхээ учрыг олох сар болох юм шиг байна. Ер нь яагаад мөнгө төгрөгийн гачаалд ороод байна? Яагаад ойрдоо миний бие тавгуурхээд байгаа юм бол? Эсвэл миний сэтгэл санаа яагаад ийм гундуу байна гэдэг ч юм уу. Яг юу намайг ийм сонирн байдалд оруулаад байна уу гэдгийнхээ учрыг олох талаар бодох бах. Бас хүмүүстэй муудалцах ч юм уу холбоо тасрах асуудал гарах юм бол тэрийгэ засаад буцаад эвлэрч магадгүй байна. За тэгээд 6-р сард өмнөх сараасаа бүх юм хав илүү дээрч ч гисэн юм шиг санагдах байх. Учир зүггүй бужигнаад л яах ч учраа олохгүй явна гэхээсээ илүү
урсгалаараа тайван сэтгэл амар байж магадгүй. Дараа нь 7 дугаар сард 7 дугаар сар нэлээ муугүй байх болов уу гэж харагдаж байна. Таны сэтгэл санаа их өөдрөг, дүүрэн байх байхаа. Шинэ хүнтэй уулзрах, баяртай мэдээ дуулах ч байдаг юм уу? Их тийм хөөрсөн, догдолсон, баярлсан сар болж өнгөрч магадгүй. За 8 дугаар сард жаахан ачаалттай ч гэсэн тиймээ би чадлаа гэхээр байж магадгүй. Бас стресс, хэрүүл маргаанаас жаахан холдож магадгүй. За болохгүй бол болдог ч юм билүү гэж бодож исэн зүйлээ бууж өглөхөө дуусгах бах. Жаахан зүтгэжүүл болохгүй лээ шүү гэд яваал байхах. За оны сүүл үе 9, 10, 11, 12 дугаар сарыг харъя. За 9 дугаар сард хүн хоорондын харилцаа хэвийн ч юм шиг, үгүй ч юм шиг сонирн байдалд байгаад байж магадгүй. Эсвэл танд өөрт нэг тийм төр зуур сааталт орчихсон юм шиг санагдаж магадгүй. Түүхтэй яг ямар гэж хэлэхэд ойлгомжгүй харилцааг энэ бол угаасаа л бүтэхгүй байсан юм байна гэдгийг анзаараад би л ганцаараа сэтгэл гаргаад байдаг. Харин эднэр ойшоож байгаа ч юм алга. Эднэртэй ингэж зурлаад яадгийн бэ? Одоо болиё гэж бодоод харьцаа болж магадгүй юм байна. За тэгээд 10 дугаар сард мөнгө санхүүгийн тал дээр жаахан яадгийн блэ вэз гэхэр байдалд орох, эсвэл сэтгэл санаагаар унах, ядтрах ч юм уу тиймэрхүү асуудал байж магадгүй. Иргэн тойрны байгаа байдал хүмүүс хүүтэн хөндөж юм шиг тэгж санагдаж магадгүй. Гэхдээ тэрэнд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй дээ. Хэсэг зуурал тэгж санагдах байх. За 11 дугаар сар бол онцгойч биш, онцгүйч биш сар байх бах. Зарим нь гэр орноо тогтжуулаад тогтохтой болгож магадгүй. Бүр аль эсвэл нүүдэл судал хийж ч магадгүй. Ер нь за одоо өвөл боллоо тэхгүй бол болохгүй юм байна гэд эргэн тойрныхоо юмнуудыг зохицуулаад наан цаана гэд явж итэл 11 дугаар сар өнгөрч магадгүй. За тэгээд 12 дугаар сар бол за одоо ч бүх юм жин таан санаа зовоод ахаар юм бараг алгадаа гэхээр юм байна. Бодож исэн юмнадаа бүгдийг болгоцсон гэд дотроо бол айгүй сэтгэл өөдрөг байна бах. Яадгийн бол дооч гэдэг юм уу тэгж бодож магадгүй. Гэхдээ таны бодож ирснээс хамаагүй л үү дээр байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлаа. За 3 дахь картыг сонгосон таны эх оны ерхий төлөвийг харцгаая. За таны амьдралд удаан хугацаанд үргэлжилж исэн юу ч юм эх онд өндөрлж магадгүй байна. Заримд нь яагаад ийм юм болоод байгаа юм бол гэвгинт эн чи одоо юу болоод байна гэж бодогдож магадгүй. Гэхдээ онцгой таагүй үйл явдал бол болохгүй. Ер нь хуучнаа дуусгаад шинээр эхэлнэ л гэсэн үг. Тэгээд өмнө нь юусоо тийм гэж бодоогүй байсан юм олж мэдээд гайхаж бас магадгүй. Одоо жишээлх юм бол удаан нөхөрлсөн, сайн таньж мэддэг гэж бодож исэн хин нэг хүнийг худлаа нөхөр байсныг мэдэж авдаг ч юм уу. Хүүшээ би ер нь юунд итгээд яагаад яваад байсан бэ гэхээр санагдаж магадгүй. Гэхдээ нэг бодлыг мэдэж авсан бол одоо бүр цаашилсан бол яах ч байсан юм блэ гэд таны санаа амарх юм шиг байна. Ер нь бол эх онд таны амьдрал баг багаар шинжлэхдэх бах. Хэцүү ч юм шиг санагдах үе байна. Тэгсэн ч гэсэн тэрний дараа нар гарах ч үе байна. Ямар нэг юм шинээр эхлүүлэх бах, шинэ ажилд орох, шинэ харилцаа эхлүүлэх, шинэ ажил хэрэг эхлүүлж магадгүй. Бас хүмүүсээс туслалцаа авалгүй би болгочноо гэд ганцаараа зүтгээд байх биш. Хаяа ч гэсэн хүмүүсээс туслалцаа авч болно. Өгөө аваа гэдэг зүйл тэнцүүхэн л ах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авах бах. Тэгээд яна хэрэггүй баха. Би чадахгүй бах гэж
санаа зовж суусаргаад бүтэн нэг жил өнгөрөхийг лав та хараад суухгүй бах. Танд хэрэгтэй юм шиг санагдсан юу ч байсан эргэлзэлгүй үзээд алдахуулгүй гэж бодож гин. За одоо эх хоног сар сараар нь ямарх байхыг харнаа. За оны эхэнд 1-р сард хэсэг зур юу гэлээ? Юу игээд яагаад яваад байгаа вэ? Цаашдаа яах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлийн талаар бодож магадгүй юм байна. Арай өөр амьдралтай юм мөрөдөж эхлэе. Одоо тэгээл ялж чадахгүй юмд хөөрөөл тэрэндээ автаад яваад ахаа болий гэдэг ч юм уу. Тэгж магадгүй. Уг нь бүх юм зүв зүгээр байгаад байдаг. Тэгсэн мөртлөө хүмүүстэй харьцахад нэг л эвгүй жаахан төвхтэй ч юм шиг тиймэрхүү санагдаад өөрийгөө илэрхийлэх гэдэг юм уу да. Тэр тал дээр асуудалтай байгаад байж магадгүй. Яг баяртай байгаа мó гэхээр үгүй. Гэхдээ таагүй зүйл тохиолдоод хэцүү байна уу гэхээр бас үгүй. Дотроо цаана нэг л тийм бүүдгэр байгаа ч юм шиг санагдаад байж болох юм. За 2-р сард бол завгүй гэхдээ зохицуулж дөнгөхөр байнах. Өнөөдөртөө бол ажил төрөл өөр хийх ёстой юм хийгээл яваад байдаг. Гэхдээ алстаа яах вэ гэдэг талаараа бодож үзэх хэрэгтэй гэж болох юм. Завгүй явж хагаад чухал зүйлийн талаар марцчихдаг ч юм уу хэдхэн юм төвлөрөөд өөр анхаарах ёстой зүйлээ орхигдуулах гээд байж магадгүй. Бас хамаагүй өвчлөх хэрэггүй бах. Өөр нэг зүйл гэвэл зүүд нойр зүүн савин танд илгээж байгаа тохиог ажиглах хэрэгтэй юм шиг байна. За дараа нь 3-р сард ер нь бүх юм танаас л их шалтгааллах бах. Та л өөрөө болгоно бүтээгээд явах юм бол тань чадахгүй болохгүй юм ерөөсөө халаага. Ямар нэг ажил хөөцөлдвөл тэр нь бүтэмжтэй байх бах. Мөнгөтэй холбоотой зүйл дээр таны овсгоо самбаа их хэрэгтэй болж магадгүй юм байна. За 4-р сард ямар нэг юмыг сурахад цагаа зарцуулаад сургалт, дадлага тиймэрхүү зүйлд явж магадгүй. Зөвлөгч гэдэг юм уу, багш гэдэг юм уу, хин нэг хүний заавар зөвлөгөөг дааж магадгүй. Эсвэл та өөрөө хүмүүст заавар зөвлөгөө өгч болох юм. Боловсрол, сургууль соёлтой холбоотой зүйл чухал байж магадгүй сар байна. За цааш нь 5-аас 8-р сарыг харъя. За 5-р сард нэг их онц юм бол болохгүй бах. Хүмүүс таныг зожиг гэж хараад сонин гэж бодож исэн ч гэсэн хамаагүй. Өөртөө санаа тавиад голдуу ганцаараа байж магадгүй. За одоо сэтгэл санаагаа хэрэггүй юмнаас олж өмөлөхгүй шүү. Эсвэл мөнгөө хамаа намаагүй үрч цацахгүй шүү гэдэг ч юм уу. Юу ч болоо үлээ гэд нилээн болгоомжтой буруу зүрх юм хийхгүй байхыг бодох байх. Нам гүм чимээгүй юм шиг мөртлөө дараагийн саруудад хамаг юмаа нөөцөлж байгаа гэж ойлгож болохоор юм байна. За тэгээд 6-р сард дөрөв хэлсэнтэй адилхан хиний чинь эсвэл юуны чинь талаар мэдээгүй байсан үннийг нь олж мэдэж магадгүй. Бас хүн хоорондын харилцаан дээр болохгүй байгаа асуудлаа шийдээд муудалцсан хүмүүстэйгээ хийлээ мочир зүгөө олцож магадгүй. Хэрүүл маргаантай яах гэдэг нь учир нь олдохгүй харилцаа байх юм бол тэрнийхээ учрыг олох бах. Ер нь хоёрын хооронд юмнуудаа нэг мөр цэгцэлж орхих болов уу гэж бодож байна. За дараа нь 7-р сард бас нэг их онц юм болохгүй байж магадгүй. Одооноос нэг ингэчүүл дараа надад хэрэгтэй байх гээд ямар нэг зүйл эхлүүлж магадгүй. Бизнес хийн, муу зуршлаасаа сална, жингээ хасна гэдэг ч юм уу. Тэрнийх нь үр дүн шууд мэддэхгүй ч гэсэн явандаа алстаа даацтай мэддэх байх. Тийм учраас яарах хэрэггүй болов. За 8-р сар таны сэтгэл санаа нэг тийм хөөрсөн, догдолсон сайхан сэтгэл оргилоод байгаа юм шиг сар болж магадгүй. Сэтгэлийн шарахтай хүнд үеэс салаад эргээ зөөр болох бах. Зарим нь шинэ хүнтэй уулзраад сэтгэлээ нээх эсвэл зарим нь эргээд нийлж магадгүй юм байна.
Ер нь юмд хатуурхалгүй маш илгэмсэг зөөлөн хандаж магадгүй. За тэгээд оны сүүл үе 9, 10, 11, 12 дугаар сар имерхүү ахыг хараад өндөрлөе. За 9 дугаар сард бас нэг их гойд юм бол болохгүй бах. Жирийн, тайван, илүү дутуу юмд хөөрөхгүй. За хэсэг хөөрч явлаа. Одоо болио. Бодит байдалтайгаа эвлэрээ гэхээр сар болж магадгүй. Бас энэ яг ямар учиртай юу болоод байна? Энэ өнгөн дээрээ ийм байгаа юм байна. Тэгвэл дотроо ямар байна уу гэд юмыг жаахан нухацтай авч үзэж магадгүй. Ер нь та бүр нэг тийм тайван хүмүүст сэтгэлээр нь дэм болж өгөөд тэдний дунд гол хүн нь болж магадгүй байх. За тэгвэл 10 дугаар сар муугүй ах нь байна. Зорьсон юмдаа хүрэх, бүтээнэ гэж зүтгэжсэн юм а бүтээгээд за ёстой явж зүтгэсний эцэст сансан юмдаа хүрчлээ шүү гэж магадгүй. Зарим нь ажилд орж магадгүй. Уран ороод ер нь л ажил үйлс бүтэмжтэй сайхан байх нь байна. За 11-р сард онцлохоор үйл явдал болохгүй байж магадгүй ч гэсэн урдах замаа утгаар нь харж явъя гэдэг сар болж магадгүй. Зүтгэж явсан ажлаа бүтээч гэсэн учраас одоо жаахан учиртай амьдрнаа назгаарч явахгүй гэд тиймэрхүү айстай байж магадгүй. Ямар нэг юм эхлүүллээ гэж бодоход яг дөнгөж суурийн тавьж эхлээд явж явах байх. За 12 дугаар сард бол бүхэл юмаа зэгцлээд эмх замбраатай байх хичээх байх. Хуучин өнгөрч баларсан хэрэггүй болсон зүйлсийг амьдралаасаа гаргаад шинжлэе гэж бодох юм шиг байна. Эсвэл бүр шууд утгаараа эд тогшлоо зэгцлэх, гэр орноо тохижуулах, эргэн тойрон байгаа орчноо тогтохтой болгож магадгүй. Бусдаар бол бүх юм жин там байна бах. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.